Санах хэрэгтэй пүрвд өрж Пок 2 бөмбөнд үсэрснээр 2-ын доолд эхэлж байна. Эхний давталгаа Коп Чанхруу тэгэр болсон. Маргад тойрж гаж бөмбөс их төмөлн холын зай шилдэг суулг үздэг сайн тоглолтыг авсан юм залуу 20 оног авсан. Зөгтийн отон жаргал дундын зайн шийдэлтэн амжилттай болсон. Нээлттэй оноо. их төмөлнгийн 20 оноо болсон биз дээ. Хинтээ Стивенстэй мөнч өдөртэй санчтай гэдэг ч юм уу. Довтлох амжилттай болсон. Цэдвсүр 2 оноо авсаач гараанд гаргаж нэрсэн байна. Хамлагч аргалаа явсан даа. Довтлох амжилттай пүрвд өрж залгаад өгсөн. Довтлохоо амжилтгүй болсон. Гэхдээ дор өөрөө бүмгийг авсаар байна. Довтлохоо муу оновчгүй. Дахиад авсан довтлогоо оновчтой болсон. Тожилд өрж. За пүрвд өрж доор цэдвсүрэн гүйс намхан хамгаалагчийн эсрэг өөрөө шахаа тоглож боломжтой. Гой үлийн ажиллагаа байна да. Алхам тийгээ довтлогоо оновчтой болсон. 2-1 авсан 9-дэр ирсэн байна. За бөмбөгийг өгсөн. Маргад татаа чийдсэн 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Багийн 12 тоноо. Эсрэг хөдлөх гэж үзсэн маргад дагаад гарчлаа. Өсхөөр өөрөө 3 оноо шидэлтийг гүйцэтгсэн. Өсхөөрийн шидэлт амжилттай болж байна. За үнэхээр за энэ хоёр багийн илэрлийн эхний учраг харуулж байна. Хов Чанхрууд Стивен шидэлт байхгүй. Нэг төр аваа шидсэн шидэлт нь оновчтой болсон. Төр мөгч өдөр дундын довтлохоо оновчтой болсон. 2-1 авлаа. Стивенс шалгаад өгсөн Эрдэнэтлээ 2-1 авсан. Баяр за гоё буцаад бишэлт металлогийн довтлохоо тааслагдсан. Өөрөө сулгарсан 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Үеийн төгсгөлд 3 оноо. За дундын зай шидэлт нүуян шидэлтэй хаацсан. Бен Стивенс нэмээд татгачлаа. За Норвол Пэл гоё дамжуулсан да. Норвол Пэл Ислэмнакийг амжилттай оолголоо. Батуй. За хамгаалагчаа хардаагээд даргалцсан да будтай талбаар хомоод орсон 2 өндөр хамгаалагчийн гарыг хөөргөө цацсан. Мэдрэмжтэй байлаа. Нэг төр. За өөрөө ганцаараа уршаад довтлогоонд орсон. Оноогоо авч чадсан нэмээд дасгалжуулах шийдсэн боолтой. Росс. За өөрөө орж ирээ шууд шийдэж байгаа юм байна. Россын 3 оноо шийдэл амжилттай. Ерөнхий болоод байгаа бүтээд байгаа. Нүен дундын шийдэлт нь оновчтой болсон. 29 тоноо. Шийгүү шийддэг. Тааруу байлаа. Нэг төр довтлох амжилттай болсон. Бен Стивенс 2-1 авлаа. Давуудлын жаргал доошо Пэлд өгсөн. Пэл шахаад явсан. Пэлийн довтлогоо хамгаалтанд орсон. Дахиж авч довтлоод 2-1. Мөнч өдөр 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Өнөөдөр бишрэлт металлын өндөр хамгаалагчийн эсрэг. За зүүндээ яваад нэг зог тусаад дундын зай шидэлт амжилттай. Унаалт нь их тэмдээчгүй болсон байдаг тоглогчдоо Рейли Росс. Багийн 28 тоноо болсон. Тоглолтын имлэг ерөөд авч яваад байгаа. Довтлогоо амжилттай болсон. Цагаат шууд дэш яваад пүрвд өрж бөмбөгийг авсан. Их тухайн нөхцөлөд авсан да бөмбөгийг чөдрөөрөө өгсөн 3 оноо шидэлт амжилттай болсон. Насанбатын мөнч өдрөнд тоглолт 2 дахь удаага. Нэг тэмүүлэн ардаа өгсөн Эрдэнэтлагийн 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Бишрэлт металлогийн 42 Росс руу гоё өгсөндөө 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Гоё хамгаалтын төгсгөлд ганцхан алдаа Хастар багийн бүст байгаа да хүний илүүтэй давтчих боломжтой байсан. За Эрдэнэтлээ аварм хөдөлгөөнөөр өөртөө маш том орон зай үүсгэсэн. Бүртгүүлээд угталтын бэлгээ аваараа. Тоолт үргэлжиж байна. Отгон жаргал махраал явсан да 2-1 авлаа. За бөмбөг алгад их ойрхон байсан да Рейли Росс пүрвд өржиг ардаа өргөн 2-ын голоор өрөөсө тугшүүлж байгаа юм шиг ороод ирлээ. Ойлгомжтой. Том жаргал. За хамгийн сайн шиддэг цэгэндээ суул шидсэн 3 оноо шидэлт амжилттай. Харин 2 дугаар хагаст багийн тоглолт хэрхэн өрнөх вэ гэдэг сонирхолтой байна да. Нүян суул дундын зай шидэлт амжилттай. Тавсан Росс шууд уршаа гаргаад өгсөн баяр хүү довтлогоо оновчтой болсон. Хэрвээ оноо тэнцүү ч юм уу, оноо доор орчих юм бол хоч магадлал бас багасна гэсэн үг. Стохот бас бодогталбад хэцүү байна Шанхруудаас. Росс бодогталбаар яваад орсон. Довтлогоо амжилттай. Нэг тэмүүлэн довтлогоноос дуусч байгаа. Өөрөө яваад орсон их хэцүү байлаас довтлогоогоо алдсан ч араас Бен Стивенс орж ирээд дэмжлээ.
Ноор бол хамгаалтанд ойрхон очихгүй байгаа. Маргааш завж руу гаргасан Нуян завчин дээрээс 3 шидэлтэн амжилттай болсон. 8 оноо дөрвөлтэй болж байна. Хоёр хамгаалагчид татаа доошоо өгсөн отгон жаргал өөрөө довтлсон довтлогоо оновчгүй дахиад боломж үүссэн довтлогоо оновчгүй нэмээд Нород Пэл 2 оноо авлаа. Хамгийн өндөр хоёроо суулгасан ч ер нь тоолж болохоор харагдаад байгаа юм да. 3 онооны шийдэлтэн оновчтой болсон Азагийн Батуйг багтаа одоо Эрдэнэ талаа нэг дохиж өнгөрөөгөөд за инх тэмүүлэнд өгсөн. Инх тэмүүлэн сул шидсэн ариуг тэр доор нүглөө. За түрүүн довтлогоо хийцэндээ хөөргөөд өгсөн Погдоор авсан хүлээцтэй байна. Довтлогоо оновчтой болсон. Багийн 52 тоноо. Металлын үзүүлэлт 3хан шидсэн байж чөлөө шидэлтийг дайрж урсан довтлогоо бага байна. Сүг шидэлтэн оновчтой болсон. Дамжуулалт нь төгөлдөр дээр 3 онооны довтлогоо оновчгүй. Хоёр боломжийг үүсгээд Нород Пэл самар дөрөөс 2 оноо авлаа. Эрдэнэ талаа багтаа бүгд ялгасан. Гэтэ довтлогын хэсгүүд дуусч байна. Маргад маш их шидэлтийг хийсэн. Дундын зай шидэлт зориулт өмсөн. 97 минут тоолсон тоглогч дээр шахсан их тийм дарамттай хамгаалтыг хийгээд ярилцсан байна. Рэйли Российн шидэлтэн оновчтой болсон. Боломжийн төлөө тэмцэл Стивенс яллаа. Мөрч өдөр дундын зай шидэлтэн амжилттай. Дамжуултыг Пэл атуусан. Энэ дотор те хагас шугам дотор Росс довтлогоо амжилттай болсон. Тасай Батуйг. За Пелецлаа уцааны араас багхан зэн дээр шууд явуулсан. Азагийн Батуйг багтаа оноо дөрвөлийг авчирлаа. Нэг төрлөө чиглэсэн дамжуултыг салгаад авчлаа. Маргад өнөөдрөөс хэдий удаа бөмбөгөө алдсан. Өсгөөр өөрөө дайраад явсан довтлогын амжилттай. Чуулууд давхар өцсөн. Батуйг 2 голоор бөмбөгөө нам залаа гараад ирсэн. Пок маш хүчтэй зорион дээрээс төгсгсөн. Үгсэнгүй. Станы эсрэг үдсэн Рэйли Росс маш гоё төгсгөл загварт яваад орчлоо. Металлаас өөртөө мэтлсэн. За Бен Стивенс тулаад их ойрхон хамгаалсан. Маш хэцүү байдлаар шидсэн шидэлт амжилтгүй болсон. Үсгээр нэг дохиод онооны зэрэг улам олдууллаа. Дараагийн тоглолт инх тэмүүлэн дамжуулт мөнч өдөр 3 онооны шийдэлтэн оновчтой болсон. Боломж байсан. Ингээд цаг дуусчаа үзэгчтэй. 20-ын тоглолтын тооны харьцаа 79-74-ийн харьцаатай өндөрлөж байна. Ховч Шонхруудаг улирлын ээлжид ялалтаа байгуулж